1996 оны 4-р сарын 16-ны өдөр би анх Бүргэд телевизийн мэдээний хөтлөгч болж сууж исэн. За тухайн үед үзэгч та бүхнийхээ орой амгалан айлтгая. Бүргэд телевизийн мэдээллийн хөтөлбөр эхлэж байна гэж мэддэг байсан. Мэдээлэл сурталчилгаа тань мэдхийн шинэ ертөнцийг Монгол авчрах Eagle TV үзүүлж байна. Eagle TV. Анх нэгдэхдээ бид дэлхийн нэрт мэдээллийн агентлаг болох CNN-ийн мэдээллийг шуурхаа дамжуулснаар үйл ажиллагаа хийсэн. За оны дараанаас бид нар Монгол телевизээр монгол хэлээр одоо мэдээлэл өргөсөн. Үүнээс хойш даруй одоо 22 жилийн хугацаа өнгөрчөөд байна. За энэ хугацаанд бид үзэгч та бүхэнд шуурхай, шинэлэг мэдээллийг үнэн бодиттойгоор байнга тогтмол давтамжтайгаар хүргэж өгөхөөр одоо хичээж ажилласан. За өнгөрсөн 22 жилийн хугацаанд манай Eagle телевиз ч гэсэн Монгол улсын одоо хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн байр суурийг бол эзэлж чадсан. Eagle телевиз анхныхаа эфирийг цацсан энэ түүх цайхан өдөр яг энэ өнөөдөр ажилтаа байж байгаадаа их баяртай байна. Тэгээд Eagle телевизэд хамт ажиллаж исэн хамт олон уран бүтээлч дарга удирдлагууд та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг төвшүүлье. Би телевизийн салбарт 11 жил, үүнээс 7 жил Eagle телевизтэй хүчин зүтгэлээ. Анх гадаад мэдээний орчуулагчаар ороод олон улсын мэдээний тоомчулж ахиж дэвшсэн гэж хэлж болох байх. Гадаад мэдээний тоомчийн хуваар дэлхийн асар их мэдээлэлтэй тун ойрхон байж нүдэнээс он жирүү байсан гэж хэлж болно. Eagle телевизийн хамт олон өмнө Eagle телевизтэй хүчин зүтгэж байсан мундаг сайжруулалтаа 22 жилийн он баярын мэнд хүргэе. Эхний өдөр ямар байж байгаа? Ажил хийх урамтай байна. Тэгээд шинэ нэвтрүүлэгт холбогдож бас мэдээлэл хүргэж байгаадаа баяртай байна. Ингээд мэдээг танилцуулъя. За, дайснуудтай зориулсан өгнүүдийг ихэр хэллээ л дээ. Тэгэхээр ер нь одоо ерөнхийдөө чи маань барьж байгаа одоо террористуудтай шудрах тэмцэн гэдэг үйл ажиллагааны маань одоо лав гарагийн өглөө Израилийн цагдаа нар аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд орсон байна. онд шинэ телевиз байгуулагдах гэж байна. Нэвтрүүлэгч авна гинэ гэд зар явахаар нь очиж шалгуулсан. Тэгээд бид нар бол үнэхээр Орос школ буюу тэмээ диктор гэдэг хүн ямар байх ёстой юм бэ гэдэг ийм мэдлэг мэдээлэлтэй байсан бол Eagle телевиз харин ч өөрөөр диктор албан ёсны одоо нэвтрүүлэгч биш сэтгүүлч хөтлөгч буюу анкер бэлдэж байна гэд бид нар арай өөрөөр бэлтгэж эхэлсэн. Үнэхээр үзэгчид маань ч мэддэг. Үнэхээр би харс нэвтрүүлгийг хөтэлдэг байхдаа ийм урт тустай охин байсан бол мэдээний нэвтрүүлэгч болно гэдэг бол арай л өөр стил, өнгө төрхийг бас шаардсан учраас Eagle телевизийн тухайн үеийн уран бүтээлчд болох найруулагч Батсайхан Алтан хоёрын нарын хүсэлтээр за тухайн үед Хонконгийн CNN-ээс ирсэн одоо сурагч багшийн зааснаар үсээд хариулаад л мэдээ уншиж эхэлж байсан. 5 онд Eagle телевиз дахин нэгдэж байлаа. Тэгэхдээ тухайн нөхцөлөд бас ярих хэрэгтэй. 2003 онд бол Eagle телевиз цаагдсан. Тэр үед улсын хурлд нэгдэх улс төрийн нам бол дангаараа ноёрхож байсан. За ер нь парламентын гадна талд Eagle телевиз сөрөгчний үүргийг гүйцэтгэж байсан. Ийм цаг хугацаанд бол Eagle телевизийн эфир хаагдсан байдаг. Ингээд болмоор 2 жил завсарлаад 2005 онд бол иргэн нэгдсэн. Хуучин Eagle-д ажиллаж байсан нийт албаагчдын бараг 60-аас 70% нь бол шинэ байгуулагдсан Eagle телевизд иргэн ирж бол ажилласан байдаг. Хуучин хүмүүс шинэ зорилт дэвшүүлж бол ажилласан. Шинэ шуурхай шудраг гэсэн юм уриатаагаар бол 100% мэдээллийн сувг болж бол Eagle телевиз 2005 онд шинжлэгдэж байсан юм аа. Таны итгэлийг хүлээж иргэний дуу хоолой болсон шинэ шудраг шуурхай. Eagle телевиз үзүүлж байна. Монголын телевизийн нөхөнд байгаагүйгээр тасралтгүйгээр эфирт сууж ирсэн. Тэрүүгээр бид үнэхээр их бахархдаг. Яагаад гэвэл үзэгчид маань
жаргалмаа эфирээс бууж чадахгүй ингээд байнга яриад байна. Жаргалмаад энийг өгөөчэй гэл ингээл хоол хүнс хүртэл жижүүр дээр байна авчаад өгсөн байна гэдэг бол магадгүй үнэхээр үзэгчд маань биднийг үзээд байгаа юм байна тийм ээ. Бидэрт бас итгэдэг юм байна гэдэг тэр бодол бол бидэрт байнга байж идэг. За тэр үед 18 цагаас мэдээ хэлдэг байлаа. 18 цагаас 24 цагийн хооронд тасралтгүйгээр 6 цагийн турш Игэл телевиз бол мэдээлэл дамжуулдаг байсан. За энэ 6 цагийн дотроо бол үзэгчдтэй телефон утсаар шууд холбогдож үзэгчдийн санал бодлыг сонсдог, олон нийтэд түгээдэг, уламжладаг ийм одоо бас нэвтрүүлгийг бол эхлүүлж байсан. Тухайн үедээ үзэгчдтэй эргэх холбоог бий болгож ирсэн ийм одоо алхам шийдэл байсныг тод санаж байна. За үүнээс гадна том зорилго нь юу байсан бэ гэхээр хэвлийн эрхчлөөгөөр дамжуулж Монголд ардчлалыг бэхжүүлэх гэсэн ийм том зорилгыг бас тухайн үед Игэл телевиз тээж явж байсан юм аа. Манай Батчуг гэж сэтгүүлч байдаг. Жорж Буш буюу баг Буш Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон тухайн цаг мөчид Монголын сэтгүүлчдэд ярилцлага өгөх тэр зөвшөөрлийг олгосон. Англи хэлтэйгээр манай Батчуу Америк нэгдсэн улсыг зорж цагаан ордноос шууд сурвалжааг хүргэж исэн. Яг тэр цагт би бас яг эфирт сууж исэн. Тэгэл цагаан ордноос Батчуутайгаа холбогдъё гэж ингээл хэлэхэд цаанаар нэг гоё те. Монголчууд бол эрхчлөө ардчлалыг олж авахын төлөө маш их зүтгэл гаргасан хүмүүс. Америк нэгдсэн улс Монгол улсын 3 дахь хөрш гэгддэг нь бидэнд их таалагддаг. Mongolia. It's За одоо харин 2017 оны 9-р сарын энэ өдрүүдэд үзэгч та бүхний орой амгалан айлтгая. Иглийн мэдээ эхэлж байна. Гэл ингээл эхэлдэг болсон. Эрхэм үзэгч та бүхэндээ орой мэнд хүргэе. Иглийн мэдээ болохоор эхлэхэд бэлэн боллоо. Игэлтлээ цэнтрээс сонголох үйл явдлуудаас энэ цаг мөчид үзүүлэх гэж байна. Үзэгч та бүхэндээ шинэ өглөөний мэнд хүргэе. Игэл телевиз өглөөний мэдээгээ танд танилцуулахад бэлэн боллоо. Игэлээс тань амралтын өдрийн мэдээлэлээ танилцуулахад бэлэн боллоо. Орой мэндрэг үзэгчтэй Иглийн мэдээ хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхэлж байна. За манай компанийн хувьд ярих юм бол Игэл телевиз маань 2010 онд одоо Монгол хувьцаа эзэмшигчтэй болсон. За үүнээс хойш бид нэлээд олон бүтцийн өөрчлөлт хийсэн байгаа. 2014 оны сүүл 2015 оны эхнэр Монголын медиа корпорац хэмээх шинэ бүтцээр бид ажиллаж байгаа. За энэ хүрээнд бол мэдээг бид одоо контент болгон бэлдэх. Энэ хүрээндээ их олон сувгаар, олон төрөл, хэлбэр, жанраар бол мэдээг хүргэх чиглэлээр бол ажиллаж байгаа. Магадгүй 10 жилийн өмнө ч юм уу нөгөө хүмүүс мэдээллийг хүлээх биш, мэдээлэл хүмүүсийг хайж болох болно гэдэг нэг хэл зүг гараад ирсэн. Тэгэхээр энэ хэл зүгийн яг биелэл өнөөдөр яг бий болж байна удаа гэж бодод байна. Бид нар телевизийг үзэгчид, хүлээн авагчид гэж нэрлэдэг байсан те. Гэтэл хүмүүс одоо мэдээллийг зөвхөн хязгаар гарах болоо гэж хүлээгээ суудаг биш. Хүмүүс мэдээллийг өөрсдөө бүтээдэг, тэр үйл явцад оролцдог. Ингээд ийм өөрчлөлтүүд явагдаад эхэллээ. Хүмүүс мэдээллийг хүлээн авагч биш, хүмүүс мэдээллийг ашиглагч, хэрэглэгч гэдэг ийм ойлголт бий болоод эхэллээ л те. Холбогдолтой авагчдаар ямар улс орнууд өрсөлдөж байгаа юм тийм үү? Хамгийн гол номерыг болгож Австрали байгаа шүү дээ. Точны бомбтор жишээлбэл яг нүүрсний экспортыг нь хэдэн хувь гараад байгаа юм бэ? Цахилгаан станцаа нүүрснийхээ оттой нийлүүлээ нэг компани болдог. Монголын медиа корпорац бол энэ интерактив ньюсрум гэдэг одоо интерактив редакцийг бий болгохын концепт руу энэ жилээс бид нар орж эхэлж байна. Тэгэхээр телевиз ганцаараа үйл явдал, үзэгдэл бүхнийг сурвалжиж мэдээлэхээс гадна онлайн тэр сошиал орчинтай хэрхэн одоо хоршиж ажиллаж хүмүүст мэдээллийг хамгийн хурдан байдлаар хүргэх үү, хүмүүсийг яаж тэгж олж хүргэх үү,
тэр хүмүүсийн хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцсэн мэдээллийг бэлтгэх вэ гэдэг бол бидний одоо хамгийн гол зорилго болоод эхэллээ. Мэдээний бүрэн зургалыг үзүүлэх чиглэлээр бид бол одоо үйл ажиллагаагаа явуулж энэ чиглэлээр бол тодорхой хэмжээнд ахиц гаргаад байна гэж үзэж байгаа. Сэтгүүлчдээ хөдөлгөөний шавхраа хийн. Тантай ярилцсан дагуу мэдээний сэдвүүд ингэж төлөвлөсөн. Монгол гэдэг хүний авч үлдэхийн тулд Угдаа батсан бацнаас өнөөдөр хэдэн бай батуулна. Сэм болно л та. Холливуудын студид бодлоо авшаа. Тэгэхээр эндээс одоо шинэ нөгөө дэд үтсгээд байгаа шин тэр юм билээ. зүүн бүсгийн хүслийн бодлогыг эгэллүүс арай хөөрхөн, арай зөв биетэй. Анхны хөтөлбөртэй буюу мэргэжлийн телевизийн програмтай цагаараа мэдээг мэргэжлийн цагуурч одоо хөтлсөн гэдэг ийм бас анхны нэг тодтгол явж идэм а. Тэгээд бюроос сургуулаа төгсөж ирээд дэглэлүүдийнхаа ах эх нартай найзуудтайгаа бас ингээд мөр зэрэгцсэн хамтран ажиллаж бас анхныхаа цагаараа мэдээг хөтөлтөй мэдээг цагуурч хөтөлж ингэж гарсандаа өөрөө маш их баяртай явж идэг. 22 жилийн баярын мэд хүргэе да. За тэгэхээр сая бас ишгэ харсан уу? Харлаалтаас. Температурын хувьд Хамбогд орчмоор за өмнө говьмгийн Хамбогд орчмоор л өнөөдөр 1 хэм дулаан. 1 хэм дулаан. Тэгэлгүй ах. Тэгэхээр сүүлийн үед говийн 3 аймагт бас бүр 0 градусд хүрж байсан. Тэг градусд хүрж. Эрхэм үзэгч та бүхэн бидэнд бас байнга утсаар холбогдож имэйл бичиж уулзаж биеэр уулзаж нэг сан тусалтай ирүүлж мөн бидний үйл ажиллагаанд үнэлт өгнөлт шүүмжил өгч байсан бид та бүхэнд одоо юм талархж байна. Тэгээд энэ 22 жилийн ойн одоо энэ өдөр бол та бүхэндээ болон нийт игэл телевизийн ажилтан албан хаагчид мөн телевизийн одоо бүх салбарынхаа ажилтан сэтгүүлчид мөн энэ ойн өдрийн баярын мэндийг хүргье. Анх 2005 оноос хойш шинэ шуурхай шудраг ураатай игэл телевизийн эфирийн албанд ажиллаж эхэлсэн. Тэгээд тэр үеийн уран бүтээлчд болон одоогийн уран бүтээлчд бүгдээрээ нийлээд энэ их түүхийг бүтээж байгаа шүү. Бүгдээрэнд нь баярын мэнд хүргье. 22 жилийн түүхтэй игэл телевизийн үе үе уран бүтээлчд болон зурглаачтай хамт олонны зүгээс баярын мэнд хүргэж байна. Тэгээд шинэ шудраг шуурхай ураатай игэл телевиз маань үе үеийн үйл явдлыг тухай бүрдэн шуурхай мэдээлдэг. Хэрэнд бол зурглаачдын үүрэг асар оройтой байдаг юм аа. Манай үе үеийн зурглаачд хурдан шуурхай мэргэжлийн өндөр түвшинд ажилласаар ирсэн. Тэгээд та бүхэндээ баярын мэнд дахин дэвшүүлье. Би игэл телевизийн хөтлөгч Ариун Туул байна. Телевизийн салбарт ороод 10 жил игэл телевизийн гишүүн болоод 8 жилийн хугацааг үтсэн байна. Нийт игэлчүүдтэй болон үзэгч та бүхэндээ 22 жилийн ойн баярын мэнд хүргэе.